Сомдүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжид сонгуулийн 10 дугаар сарын 19-ний өдрийн эрт Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй. Сонгуулийн ерөнхий орооноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 644 дугаар албан тоотоор нэмэлт санал хураалтын талаар чиглэл ирүүлсэн байна. Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн нэм гарагт 7-оос 22 цагийн хооронд зохион байгуулна. Сонгуулийн тухай хуулийн 106-гийн 5-д заасны дагуу нэмэлт санал хураалт явагдах хэсэгт санал хураалтанд оролцоогүй сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн сонгогчдыг идэвхтэй оролцуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг сумын сонгуулийн хороо санал авах байрны ахлах зохион байгуулагч нарт үүрэг болгосон юм а. Нэмэлт санал хураалт гэдэг нь бол иргэд юу гэж ойлгох вэ гэхээр 19-ний өдөр саналаа өгсөн иргэд бол энд оролцохгүй. 19-ний өдөр саналаа өгөө иргэд энэ нэмэлт санал хураалтанд оролцож тухайн санал авах эрчийн сонгогчийн эрчийг бол 50-аас дээш хувьд хүргэх ийм үйл ажиллагаа юм байнамаа. Ийхүү аймгийн сонгуулийн орооноос эрс 50% хүрээгүй Дархан сумын 26 санал авах байрны ахлах зохион байгуулагч нарт дээрх үүрэг чиглэлийг өглөө. 10 дугаар сарын 23-ны өдөр иргэд сонгогчид нэмэлт санал хураалтанд идэвхтэй оролцож саналаа өгч иргэнийхээ үүргийг биелүүлж ирцээ бүрдүүлэхийг аймгийн сонгуулийн ороо болон Дархан сумын сонгуулийн орооноос уриалж байна.